Орхон аймгийн Татварын хэлтс аж ахуй нэгжүүдээс үнэ шилжилтийн тайлан 3 дугаар сарын 31-ний дуустал хүлээн авч байна. Үнэ шилжилт гэдэг нь харилцан хамааралтай компаниуд хоорондоо ажил гүйцэтгэх хийх замаар татварын суурь бууруулах үйл ажиллагаа юм а. Монгол Улсын хэмжээнд аж ахуй нэгжүүдээс үнэ шилжилтийн тайлан буюу харилцаа хамаарал бүх этгээдүүдийн хооронд хийгдсэн ажил үйлгээд тэдний хамаарлыг тодорхойлох зорилгоор үнэ шилжилтийн тайлан шинээр авч эхэлж байгаа 2020 он дээр. За тайлангийн маань хугацаа 2 сарын 10 байсан сүүлийн хугацаа. За шинээр авах гэж байгаа учраас энэ бол шинэ нэмаа гэдэг утгаар нь тайлангийн хугацааг 3 сарын 31 хүртэл сунгасан байгаа. Тэгэхээр хуулийн маань хугацаа дуусгаад нэг 11 хоног үлдсэн байгаа учраас татвар төлөгчд маань энэ тайлангуудыг хугацаанд нь нэрвүүлэх хэрэгтэй байна. За манай аймгийн хувьд үнэ шилжилтийн ажил гүйцэтгэхний тайланг 1624 одоо татвар төлөгч илгээн. За дотоод үнэ шилжилтийн тайланг бол нэг 38, ерөнхий үнэ шилжилтийн тайлан 38 гэдэг ингээ үндсэндээ нэг 1700 тайлан үнэ шилжилттэй холбоотой ирэх ёстой. Тийм учраас татвар төлөгчд маань хуулийн хугацаагаа бариад 3 сарын 31-ний дотор тайлангаа илгээж одоо бидэнтэй хамтран ажиллаарай. За тэгээд энэ тайлан маань өөрөө шинэ тайлан учраас одоо сургалт арга зүг одоо бид нар Орхон аймгийн Татварын хэлтс гэсэн пэйж хуудсандаа одоо байршуулсан байгаа учраас тэндээс бас асууж тодруулах зүйл байвал асууж тодруулаад тэнд тавигдсан хичээлүүдийг маань одоо үзээрэй. Орхон аймгийн хувьд үнэ шилжилтийн ажил гүйцэтгэхний тайланг 1624 татвар төлөгч илгээн, дотоод үнэ шилжилтийн тайлан 38, ерөнхий үнэ шилжилтийн тайлан 38, нийтдээ 1700 тайлан хүлээн авна. Үнэ шилжилтийн тайлан 2020 оноос эхлэн авч байгаа учраас сургалт хичээлийг Орхон аймгийн Татварын хэлтсийн фэйсбүүк хуудаснаас үзэх боломжтой тул мэдээллийг бүрэн аван тайлангаа хугацаанд нь өгөхийг хүсье.